За сайн байна уу? Наа хүмүүс бамбуу гэдэг. Тэгээд эхний YouTube бичлэгээ хийж гин. Би ер нь киноны хариулагчаар төгссөн. Яг бүжиг гэдэр гэсэн тийм хөдөлгөөнд зүйлсээс их дуртай. Тэгээ хүмүүстээс маш их дуртай. Хүмүүсийн хоорондын харилцаанд бас маш их сонирхолтой. Ер нь хүмүүс аягүй сонирхолтой санагддаг. Тэгээд ер нь юмсын талаарх бодол тулсан авсан мэдээлэл зэрэгээ ер нь бас өөр хүмүүстэй санаа бодлоо солилцоод хүмүүсийн бас санаа сэтгэлдлийг сонсоод тийм харилцаа холбоо ер нь үүсэх байдлаас YouTube-ээ эхлүүлж байна. За эхний сэдв болохоор харьцуултын талаар байгаа. Хамгийн анх харьцуулт үүсэхдээ аав ээж ер нь бид нартай харьцаж байгаа байдал те өөр хүүхдүүдтэй харьцуулж байгаа багш сурагч нарыг өөр хүүхдүүдтэй харьцуулж байгаа гэсэн тиймэрхүү юмнуудаас болоод бид нарт тийм дутуугийн илүүгийн тийм мэдрэмжүүд юу нэг их төрж өсөөд тэгээд түүнээсээ болоо тийм бодлон ч гэсэн яг тэгээд би хинээс илүү байх хэрэгтэй байна. Би дутуу байж болохгүй маань, дутуу байгаад байна гэдэг тийм бодлоор бид нэр өөрсдөндөө харьцаж эхлээд тэгээд одоо хүртэл зарим тохиолдолд тэр бодлоор яг өөрсдөндөө харьцсан хэвээрээ байж магадгүй. Ийм илүү дутуу гэсэн бодол мэдрэмжээр өөрсдөндөө харьцах үед бидний яг өрсөлдөх тэр чанар бүр айгу хүчтэй болдог. Хин нэгэн хүнтэй те одоо нэг өөр би нэгэн өөр одоо жишээ нь эмэгтэй хүнийг хараад гаднаас нь ч юм уу дотроос нь ч юм уу ямар нэгэн байдлаар би надаас илүү байхыг хараад би өрсөлдөх гээд яагаад гэх надаас илүү байгаад байна гэж би өөрөө дотроо бодсон те өөрийгөө би харьцуулаад тийм сөрөг харьцуулалтаар би тэр хүнийг хараад би болохгүй байна гэсэн тийм шууд мэдрэмжээр одоо би өөртөө хандахаар би өөрийнхөө яг одоо энэ жинхэнэ байгаа нөхцөл байдал болон би өөрийнхөө хичээсэн хичээл зүтгэлийг яг юм цэврээр үнэлж чадгаа болчтой. Тэр нэг хүнд хатгаархах гэсэн тийм мэдрэмжийг айгүйх бас өөгшүүлж хөгжүүлж өгч идэг. Өөртөө тийм мэдрэмж төрөөд идэг. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байх нөхцөл байдал бүр тэндээс бас маш хүчтэй үүсэж байгаа. Гэхдээ бид нар энэ харьцуулалт гэдэг зүйлийг бас ингээд шууд буруугаар бас яг харж чадахгүй. Бид нарт жоохон ер нь би одоо ингээд бас шууд буруутгаж чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр сөргөөр харахад саяных шиг байдал үүсгээд бид нар яаж энийг эерэг байдлаар харж болох юм бэ гэдэг юм бас үүсэж байгаа. Тэр нь болохоор одоо би тэр нэг эмэгтэй хүнийг хараад надаас илүү одоо ухаантай ч юм уу одоо юу гэдэг нь те илүү сайхан байна гэдгийг нь би хараад энэ хүн ийм болж байна те одоо ийм ухаантай болохын тулд одоо юу хийсэн байх вэ гэдэг ч юм уу тийм сайхнаар харах тийм байдлаар харах юм бол надад одоо юу хүсэж байгаа би өөрийгөө хэн болгомоор байгаа би одоо миний яг хамгийн дээд ингэж би өөртөө байж болох одоо хамгийн сайн төвшин гэх юм уу төвшин гэхэд бас жоохон хэцүү юм. Гэтэ ямар ч тач би бүр өөрийнхөө хамгийн сайн нөхцөл байдалд ирэхийн тулд би тэр нэгэн эмэгтэй хүнийг хараад суралцах тийм хүсэл төрөх нь харьцуултын айгуу тийм эерэг харах өнцөг шиг санагдчихж байгаа. Тэгээд энэ дээр бас нэг санагдсан юм нь болохоор бид нар одоо өөрийнхөө эерэг буюу яг өөртөө адилхан хүүстэй хүнийг харахаар тийм атаархах ч юм уу тийм нөгөө өөрөө тийм болмоор байгаад байгаа хүслээ анзаарч чадахгүйгээр атаархал төрчиж болох юм шиг. Тэгэнгүүт яг эсрэг хүүсэн дээрээ ажиллахаараа бид нэр ингээд нэг тийм гой зан чанарыг харчаад тэр хүнд би өөрийгөө татагдчихээн гэж бодох
Гэтэл яг тэр хүний зөвхөн зан чанарт нь би татагдчихж болохоор байгаа. Тэгэхээр ийм бас энэ болохоор бас жоохон одоо хажуугийн өөр санаа явчлаа л да. Гэхдээ бас нэг тийм сонирхолтой зүйл надад анзаарэгдчихсэн өөр дээр. Тэгээд тэгэхээр эерэг болон сөрөг талаас нь ингэж харах боломжтой харьцуулалт бол ер нь гэхдээ харьцуулалт бүр ингээд огт үүсэхгүй байх боломж нь хаана юм бол тий бид нар бүр ерөөсөө хүнтэй өөрийгөө харьцуулах болиё гэх юм бол хэрвээ бид нэр эерэг талаар нь одоо хараад байхаар бид нэр ингээд өөрийнхөө хаана байгаа нөхцөл байдлыг тий яг бүрэн дүрэн хүлээн зөвшөөрөөд за би одоо ийм байгаа юм байна. Ирээдүйд болмоор байгаа болон одоо энд байгаатай энэ хоёрын хооронд өөрөө өөртөө өрсөлдөхөд толол те яг өөрийнхөө өнгөрсөнтэй ч юм уу би өөрөө өрсөлдөөд тэгээд би өөрөө сайжруулах тийм байдлаар ажиллаад өөрийнхөө дотроос яг юмнуудаа хайж олоод тэ өөрийнхөө яг хаашаа бодол хаашаа яваад байна мэдрэмж хаана байгаа байна гэсэн анзааргыг айгүй идэвхтэй болгоод эхлэхээр бид нэр ер нь гаднаас зүйлсийг хайхаа болж эхэлдэг байх гэж бодож байна. За сонссонд баярлалаа. Энэний талаарх өөртөөхөө санал сэтгэлдлийг бас үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай. Дараа уулзъя.